За төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессын дахин инженерчлэл гэдэг одоо би буруу ойлгож байж магадгүй. Төрийн үйлчилгээг технологийн дэвшлиг ашиглаад ямар богино хугацаанд амар хэлбэр аргаар л иргэнд үзүүлэх л энэ үйл ажиллагааг л хилээд байгаа гэж ойлгож байгаа зөв үү? Гэхдээ энэ үйл ажиллагаа хаанаас эхлэх вэ гэдэг. Би харахнаа бол энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс эхлэх ёстой болов уу гэж хараад байгаа. Энэ яам агентлагийн бүтэц бүрэлдэхүүнээс эхлэх юм болов уу гэж хараад байгаа. Гэхдээ ядаж лаазах нь одоо энэ олон яамдууд дээр энэ инженерчлийг хийж, энэ судалгааг хийж чиг үүргийн давхардал хаана байна вэ гэдгийг гаргаж ирж байгаа. Тэгжээж энэ засгийн газарт өөрт нь чиглэл өгөөд танай ажлын хэсэг. Одоогийн байгаа засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ажил үүргийн чиг давхардал ийм байна. Гэхдээ ядаж л барилга хот байгуулалтын яам байж хад хажууд нь 20 минутын хот үндэсний хорооч шиг. Тэм үү? За тэгэл засгийн газар байж хад ахаал хяналт шалгалт хэрэгжүүлэх агентлаг гэл ингээл. Тэгэл бомб тариутсан одоо сайд майд гэдэг ингээд энэ. Гэхдээ энэ болгон чи өөрөө энэ төрийн үйлчилгээ, энэ бүтэц бүрэлдэхүүнд энэ ажил үүргийн чиг үүрэг тэгээ энэнийг дагаад дандаа одоо яам агентлаг төрийн албаагчд одоо нөгөө данхар бүтцгээд яриад байгаа ч л юм шүү дээ. Төрийн үйлчлэгээ данхаагаад байна. За тэгээ доошоо яриул зөндөө юмнууд байгаа. Тийм учраас би бол энэ ажлаа эхнээс нь энэ бүтэц бүрэлдэхүүнээсээ хийгээч. Энэ дээр үнэлгээ дүгнэлт гаргаач танай ажлын хэсэг. Яг энэ одоо засгийн газрын 15-6 одоо яамгүй байгаа сайд нар энэ дээр нэг дүгнэлт хийгээд үнэлгээ дүгнэлт гаргаад яг засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ажил үүргийн чиг давхардлаар ийм байна. Энэ ажлыг жишээ нь одоо энэ яам хариуцж яхад энэ одоо бас асуудал хариуцсан усуд ингээд ажлыг бүр ингээд 2-3 хуваагаад ингээд бүр ингээд хин эцэст нь хариуцах юм. Дараа нь хариуцлагын хин хүлээг энэний асуудал чи өөрөө тодорхойгүй болчиход шүү дээ. Эндээсээ тодорхой болох асуудлыг танай ажлын хэсэг энэ дээр ажиллах ёстой юм биш үү? Тэрнээс доошоо одоо төрийн анхан дунд чатанд бол ажил үүргийн чиг үүрэг ажилдаа давхцсан хэдэн төрийн албаагч нар л байж байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Тэгээ энэ ажил үүргийн чиг үүргийг яаж одоо уялдуулах уу, давхардуулахгүй яаж байх уу, технологийн дэвшлиг яаж ашиглах уу? За нар гүшүү. За сандаг очир гишүүний асуултанд хариулъя. Та бол одоо яг захтансан газар байж гин л да. Яг тэгэхээр энэ процессын дахин инженерчил гэдэг юмыг судлаад манай ажлын хэсгийн захирамж болохоор дахин инженерчлийн арга зүг нэгдсэн арга зүгээр хангах санал дүгнэлт гаргах. За үүний хүрээнд бид нэр цаашаа судлаа явахаар яг таны ярьж байгаа асуудал руу ороод байгаа хгүй. Засгийн газрын бүтэц ямар байх хэвтэй. Ямар бүтэцтэй байх хэвтэй. Энэ давхарцсан чиг үүрэг нь юу байх хэвтэй. Төрийн бүтээмж процессын дахин инженерчлэл гэдэг улам данхалгаад асуудал гарч ирээд байна. За энэ бүр цаашлаад төрийн үйлчлэгээ буюу төр ямар үйлчлэгийг иргэн аж ахуй нэгжид хүргэх ёстой юм бэ? Төрийн үйлчлэгээ гэдэг маань юу юм бэ гэдэг асуудал руу хүртэл орсон. Тэгээд энэ өнгөрсөн хугацаанд бол засгийн газрын хэрэг эрхлэх газар за манай ажлын хэсэг ч гэсэн төрийн үйлчлэгээ гэдгийг тоолох гэж үзсэн. Тэгээд тоолох гэж үзэнгүүт төр 900 гаруй төрлийн үйлчлэгийг нэг тоолохоор зарим тоолохоор 5000 гаруй төрлийн давхарцсан чиг үүрэгт үйлчлэг өргөж байгаа байхгүй. Гэтэл яг төр гэдэг нь өөрөө ямар институцийг хилж байгаа, иргэн аж ахуй нэгж улстай ямар үйлчлэгийг хийх ёстой, юуг нь хийхээсгүй хувийн хвшлэрээ хийлгэх ёстой гэдэг зааг чиг үүрэг нь байхгүй. Тэгэхээр үнийг бас олон улсын жишгээр судалж үзсэн. За олон улсад бол зарим улсад тухайлсан хууль гаргаад нийгэм эдийн засгийн болон дэд бүтцийн төслийн төр нь хийн. За тухайн улс нь геополитик болон хүн ам зүй нийгэм боловсролын түвшнээс хамаарат энийг хийхгүйгээ ялгцсан байдаг юм байна. Манад энэ ялгсан асуудал байхгүй. Тийм учраас төр өнөөдөр бяцлагны үйлдвэртэй байна, оюутлын үйлдвэртэй байна, өөрснөө уурхаа ухаж байна. Тийм асуудлууд руу орцсон байгаад байгаа. За энэ асуудлыг нь ажлын хэсгийн захирамжийн чиг хүрээнд хийх гэхээр болохгүй байгаа. Тэгэхээр энийг бол төрийн байгуулалтын байнгын орооны гишүүд та бүхэн энэ асуудал дүгнэлтэн дээр бид нар энийгээ та бүхэнд танилцуулсан. Өөрөөр хэлбэл энэ хамгийн суур асуудал нь таны өндж байгаа энэ засаглалын
бүтц давхарцсан чиг үүрэг юм байна. Энийг өөрчлөхгүйгээр процессын дахин инженерчлэл гэдэг бол хоосон баримтчиг болно. Үүнээс үүдээд маш их замбраагүй, үрдэнгүй худалдаа авалт цахимжилт явагдана. Тэнтэй санал нэг байна. Тэгэхээр энэ төрийн байгуулалтын байнгын орооноос илүү одоо таны саналын дагуу бидний дүгэлтэнд ч гэсэн байгаа илүү удирдамж өгч дахин үн дээр бас зайлшгүй анхаарч үзэх ёстой л гэж бодож байна. За сандаг өчр гүшүүн тодруулна. За би зөвхөн та бүхний цаашдаа ажилд бас хэрэг болох уу зөвхөн ганцхан кейс л ярив. Манай нийслэл байна. Нийслэл Улаанбаатарт нийслэлийн зарчмын ажил болов. За энэ дээр бас та бүхэн анхаараарай. Сая хотын дарга хэд хэдэн нийслэлийн агентлагуудыг татан болгосон. Би энийг маш зөв гэж бодож байгаа. Нийслэлд одоо яг яамны агентлагуудын дор нийслэлийн агентлагууд байгаа. За тэгээд одоо дүүргийн агентлагууд байгаа. Ингээд нийслэлийн агентлагуудыг харахаар яг шийдвэр гаргаад байгаа юм уу гэхээр шийдвэр гаргаж байгаа юм ерөөсөө байхгүй. Дандаа асуудлыг 9 дүүргийн асуудлуудыг нэгтгэж жагаад судалгаа юмнуудыг авж байгаа нэгтгэж жагаад уламжилдаг. Энэ бол нэг шатны одоо бас нэг төрийн хүн суртал гэж би хараад байгаа. Гэтэл яамн дээр бүхэл бүтэн улсын хэмжээнд хариуцж байгаа яам нь яг үнний хэлэхэд бүтц бүрэн оронтой баг байт юм лээ шүү дээ. Хүн хөрөлцөө байхгүй. Нэг бүхэл бүтэн улсын хэмжээний асуудлыг хариуцж байгаа яам 50-60 хүний оронтойтой байгаа. Тэгвэл би юу гэж бодоод байгаа гэхээр нийслэлийн тэр асуудал За хариулах уу? Кейстэй холбоотойгоо за. Анар гүшүүн. Сандаг өчрөгчүүн тантай бол санал нэг байна. Гэхдээ бид нэр бол засгийн газрын үйл ажиллагаанд их хурл оролцох эрхгүй. Тэгэхээр засгийн газар нь тухайн мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байх вэ? Тэр утгаараа бид нар бол үндсэндээ байнгын хорооноос чиглэл тогтоол гаргаж энэ асуудлаа цэгцлэх эрх зүйн тийм хэмжээнд л ажиллах боломжтой байгаа. Тийм учраас та бүхэн энэ дээр төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд маань санал шүүмжээ санал дүгнэлтээ манай ажлын хэсгээр өгөөд бид нэгтгээд байнгын хороонд өгье. Баярлалаа. Таны саналыг авлаа.